За нэг гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэхдээ гишүүнчлэн үржүүлэх буюу энэ нэг гишүүнтэй энэгээр үржүүлнэ. Дараад нь энэгээр үржүүлээд хооронд нэмдэг. Өөрөөр хэлбэл А-г Б-гээр үржүүлнэ. Дараад нь А-г С-гээр үржүүлээд хооронд нь нэмнэ. За хэрвээ нэг гишүүнтийг 3 гишүүнээр үржүүлэхээр бол мөн л адилхан энэгээр энийг үржүүлнэ. Энийг үржүүлнэ. Бас энийг үржүүлээд хооронд нь нэмнэ. За тэгэхээр эхлээд А, Б болно. Дараад нь А, С болно. Дараад нь А, Д болно гэсэн үг. За энэ дүрмээс гадна бас нэг ийм дүрм бичиж явах хэрэгтэй. Нэмхийг нэмэхээр үржүүлвэл нэмэх гарч ирдэг. Нэмхийг хасгаар үржүүлвэл хасах гарч ирдэг. Хасхыг нэмэхээр үржүүлвэл бас хасах гарч ирнэ. Хасхыг хасгаар үржүүлвэл нэмэх гарч ирдэг. За энийг үржүүлье. Тэгэд нэггээр энийг үржүүлнэ. Дараад нь нэггээр энийг үржүүлнэ. За 5А-г 4X-ээр үржүүлэхээр ийм болно. За 5А-га 5Y-гээр үржүүлэхээр ийм болно. За одоо тэмдэглээ анхаарах хэрэгтэй. 5А гэдэг бол нэмэлт тэмдэгтэй. За 5Y гэдэг бол хасах тэмдэгтэй байгаа. Тэгэхээр нэмхийг хасгаар үржүүлэхээр энэ дүрмийн дагуу бол урдлынхын тэмдэг хас болно гэсэн үг. За энийг үржүүлэх юм бол коэффициентууд нь үржигдээд 20 болно. Тэгэд AX. Хасах нь энэний хувьд коэффициентууд нь үржигдээд 25 болно. Тэгээд AY. За энийг үржүүлж үзье. За мэдээж хэрэг хас 3x гэдгээр энийг ч үржүүлнэ. Энийг ч үржүүлнэ. Бас энийг ч үржүүлнэ. За 3x-ийг А-гаар үржүүлвэл ийм болно. За энэ бол хасах тэмдэгтэй, А нэмэлт тэмдэгтэй учраас хасах нэмхийн хасах буюу энэ дүрм ёсоор хасах тэмдэгтэй болно. За дараад нь 3x-ийг Б-гээр үржүүлэх юм бол ийм болно. За 3x хасах тэмдэгтэй, Б хасах тэмдэгтэй учраас энэ дүрм ёсоор урдлын тэмдэг нэмэх болно. За 3x-ийг С-гээр үржүүлвэл ийм болно. За 3x хасах тэмдэгтэй, С нэмэлт тэмдэгтэй учраас энэ дүрм ёсоор хасах тэмдэгтэй болно. За нэг сатрахаарай.